Альфагаас өмнө гэхээр маш эмх замбраагүй. Тэгээд бүх болохгүй бүх л зүйлийг хийдэг тэрл хүн байсан. Маш ууртай, уцаартай, гэрийнхэн лугаа тэрийгээ бүгднийг гаргадаг тэмэл хүн байсан да. Ер нь бол шашин шүтдэггүй байсан. Гэхдээ Христ итгэлийг бол хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс ямар нэгэн Христийн талаар юм ярихад бол ерөөсөн ямар ч тийм хүлээж авах тийм зүрх сэтгэл ерөөсөн байхгүй. Тийм байсан. 2017 онд Баянзүрх амьд төгс чуулган дээр яг альфа сургалт эхнийхэн сургалт нь явагдаж эхэлсэн. Тэгээд тэрэн дээр Англид хамт ажиллаж амьдарч байсан эгч маань намайг урьсан. Тэгээд за яах вэ одоо очие доо гэсэн тэр нөгөө нэг хүнийхээ сэтгэлийг бодож очисон гэх үдэ. Тийм угаасаа нөгөө нэг аюул шүүмж нүдтэй байсан. Тэгтээ дараа нь яагаад ирээд байсан бэ гэхээр маш сонирхолтой байсан. Нөгөө хичээл болгоо яг өөр. Тэгээд нэрээ нөгөө би өөрөө айгүй нөгөө сониуч хүн болохоор дараа нэрээ юу байх бол гэдэг нөгөө нэг тийм үнээс болоод яг ерөөхдөө бол дараагийнхаа юм дээр олвол дандаа ирдэг болсон. Альфа бүр нөгөө ихнээс нь зааж байгаа болохоор тэгээ суурийг айгүй сайн тавьж өгд юм болов. Угаасаа тавьж өгсөн гэж би итгэж байгаа. Тэгээд бас дээрэс нь бас бурхан эзнийгээ хүлээж авна гэдэг бол маш онцгой. Маш их юм өөрчлөгдсөн байна. Одоо ингээ харах юм бол бүр 360 градус иргэнэ гэдэг шиг бүр яг тэр чигтээ ингээ өөрчлөгдсөн. Нөгөө ууртай хүн чинь уураа барьж чаддаг болсон. Эзэн бүгдийг хийсэн. Альфа төгснөө дараа яг сүм чуулганда болвол яг тасралтгүй хамрагдаад үйлчилж эхэлсэн. Тэгээ маш олон үйлчлүүд дээр гарч эхэлсэн. Тэгээд ялангуяа нөгөө нэг альфа сургалтын дээр болвол яг тасралтгүй үйлчлээд одоо 6-7 дахь альфада үйлчлээд явж байна. Нөгөө би итгэвч болоод сүм чуулганд ингээ хамрагдаад ирэнгүүт манай хүүхэд хамрагдаж эхэлсэн. Тэгээ бит хоёрын хоорондох нөгөө нэг харилцаа маань тэгээ ялангуяа нөгөө нэг өсвөрийн хүүхэдтэй харьцаа болоод маш хэцүү байсан. Тэр маань шал ондогоор өөрчлөгдөж эхэлсэн. Дээрээс нь ээж маань бас сүмдээ явж эхэлсэн. Тэгээ нөгөө нэг 13 жилийн нөгөө нэг зүгээр хоосон явсан зүйл нь үнэхээр яг эзнээ яг одоо бодлоо хүлээж авсан. Тэгээд одоо хүүхэд маань гэсэндээ бас үйлчилж байгаа. Сүм чуулганы маань хүүхдийн үйлчлэлийн багш байгаа. Тийм байгаа. Альфад ирснээр өөрийгөө болон амьдралаа бүр цоо шинээр өөрчлөөд шинэ эхлэлийг тавих боломжтой гэж хэлмээр байна.